Бүгдээрээ сайн байцгаана уу? 30 өдөрт 10 сая челленж маань эргээ ирлээ. За тэгээд ямар ч тач өмнөх намайг бичлэг хийгээгүй хоногудад хүмүүс намайг дууссан гэж бодсон юм байлээ. Би дуусаагүй шүү guys. Одоо миний мөнгөн дүн маань бараг 6 сая гарцсан гэвэл та нар итгэх үү? Бичлэг хийгээгүй хугацаанд би ажил хийсэн, маш олон ажил хийсэн. Тэгээд бас намайг удаан бичлэг хийхгүй яасан бэ, бичлэг яасан бэ гэж асуусан хүмүүстээ баярлалаа. Тэгээд хүлээсэн хүмүүстээ зориулаад энэ бичлэгээ эхлүүллээ. Бичлэгээ та бүхэн маань дуустал нь үзээрэй. Би өнөөдөр 2 ажил та бүхэнд хийсэн 2 ажлаа танилцуулах болно. Эхний ажил маань формула гэдэг автоголгын газар ажиллахаа ирсэн байна. Өнөөдөр бүгдээрээ машин угаацгаа. Эцэг оллоо. Тэгээд өсний болт байсангүй. За өсөөр ямар ч тач богоод эхлэнэ. За эхний машин орж ирсэн. Кроо. Том загсан. Одоо угаасан машиныхаа 50% нь ер нь авах юм байна. Болж байна гэдэг шиг. Угаасаа үнийн тарифыг бол манайхан ерөнхийдөө мэддэг болцсон юм байна дөө хөвчлэн. Өөрөө угаадаг автоголог дээрээс нь хүнээр угаалгаж болно, угаагчаар угаалгаж болно. Тэгээд энэ юу энэ дээр харагдаж байна. Энэ UB Cab-ийнхан бол хөнгөлөлттэй үнээр угаад юм байна. Манай UB Cab-ийнхан бол өөрөөсөө мэдж байгаа дөө тэгээд. Одоо зарим хүмүүс өөрсдөө ирээд бас угааж байна. Угаагч авахгүй гинэ. Яах вэ? Тэр нь ч тэгээд өөрсдөд нь мөнгөнд нь сайхан амжилттай л тий. Тэгээд өөрөө юм өөртөө сайхан тий. Өөрөө юм өөргөө гэдэг шиг өөрөө угаагаад сайхан. За. Дараагийн угаалгах машин үлээж ирээ. Тэгэхээр коровны дадлахтай өдрөөгүй дахиад коров нь ороод ирсэн. Дэвэр хөхгүй юм ингээ уусч байгаа байхгүй. Яа. Надад тип гээд 20,000 төгрөг өгсөн. Тип өгдөг мундаг ах болно. Миний ажил хаана байна вэ гэхлээр шүү дээ. Одоо энэ хүнсний дөрвөөс хойш Викториогоос 32 руу явах зам дагуу яг формула автоугаалга гэдэг байгаа байхгүй. Надаар ирж гоё угаалгах хүмүүсийн үед ирж угаалгаарай. Автоугаалга биш үү? Машин угаалгаарай. Ингэж нэг машин авчих уу? Машин угаалгаарай. Юу гоо угаалгаарай. Гош угаалгаас. Чи нийт юм гээд угаалгахгүй гэдэг нөө. За энэ хотлоо мэн. Гэтэ угаасаа энэ дотор битүү байна өө. Өөрөөсөө угааж байна. Энэ би зөвшөөрөлтэй юм хийж байгаа шүү. Санаа зовлтгүй шүү заяа. За ерөнхийдөө манай автоголог ерөнхийдөө мотоцикл угаана, машин угаана, өглөөч угаана, оройч угаана, өөрөөч угаана, өрөөлөөрч угаалгана. Тэгээд ямар ч тэгээд хүссэн юм авчираад угаалгав. Усны тэргээж авчираад угаалгасан болоо шиг ерөнхийдөө. За тэгээд энэхүү ажлын маань орлого нь ерөөсөө юу байсан? 3 том машин 4 жижиг тэрэг угаасан. Тэгээд нийтдээ 4 жижиг тэрэг нь 100,000 төгрөг болоод 3 том машин нь болохоор 150,000 төгрөг болоод 250,000 төгрөгийн орлоготой байсан. Тэгээд дээрэс нь надад урамшуул гэж тухайн газраас 50,000 төгрөгийн урамшуулалт өгсөн. Тэгээд нийтдээ тэр өдөр би 300,000 төгрөгийн цалинтай ажилласан. Дээрээс нэг нэмхэн тип өгсөн. Тип өгсөн хүмүүдээ маш их баярлалаа. Тэгээд тип өгөөд 320,000 төгрөгийн орлоготой тэр өдөр 3,980,000 төгрөг олсон байсан. Тэгээд типтийг нь нийлээд одоо 4,300,000 төгрөгийн орлоготой болсон байна. Баяр хүргэе. За ингээд үргэлжлүүлээд дараа нь бас сонирхолтой ажил хийсэн. Хоёр дахь ажил нь бас гоё ажил байгаа. Харцгаая. Бум стор, бум аутлет. National Park гэж мэдхүү манайхаа. Дүнжин гар худалдааны төвийн яг урд талд нь National Park гэдэг хотхон байгаа. Хотхон дотор дундаа яг энэ бум аутлет, sneakers shop
sneaker shop. Хоёр зэрэгцээ ингээд дэлгүүр байгаа. Хамттан ингээд ажиллаулдаг. Чи хоосон зүрхээ дүүрг хагар зорсон хийсгээ дүүрг хажуу талч нь хаашгирч хамтаа дэмжих хайртай хүмүүсээр дүүрг алтан зоосоор зүнхээ дүүрг залуунаасаа хүслээр дүүрг алив залуу бай ата дуурсамжууд атал явдлаар өөрийгөө хүсэж байсан дүүрг чи өөрөө гол дүүрг Өөрөөс үчийн бүр өөрөнгөөгнээс үчийн бүрийн хүртэл гэдэг чинь. За ингээд ямар ч одоо өнөөдөр миний ажлын маань захирал дарга байна. Тэгэхээр ер нь бол ингээд юм өндих завгүй гэдэг шиг ингээд маш их хүргэлт маш их ачаалттай үе дээр нь яг ирээд ажиллажлаа л та. Тэгээд бүл хүч дуудаад байгаа шүү дээ. Тийм байх тий. За ер нь бол миний мэдхийн одоо нэг амар олон пүүзний нэршлүүд одоо ми чинь Adidas, Nike, тэгээд нэг цөхөө хэдэн одоо Jordan мод гэл тэгсэн чинь төв өчнөө пүүзнүүд гарчиж өөр одоо янз бүр яасан ч олон брэнд Adidas дотроо нэршил нь бас дахиад өөр болоод ирж байгаа. Тийм шүү дээ. New Balance дундаа нэрнүүд нь бас дахиад өөр загвараар хаамаараад өөрөөр болчихж байгаа. Тийм тэнгуү даандар чинь бүр ирэх нь аргагүй. Харин тийм ээ. Тэнгуү тэнчэнээс нэг ялгаж нэг одоо байршуулна одоо нэг уутлан савлна гэж тэднүүс чи хийхэд бол айгүй тийм толгой эргээд бүр зүйлдээ төөрөөд одоо бодлоо. Одоо хийж байгаа ажлын хүмүүс өөрсдөө харна дэс тийм. Яг хөдөлмөрлж байгаа бид нэр иймэрхүү юм хийж байна. Ажиллаж байна гэдгийг. За тэгээд ингээд энэ хүн чинь бас олдоход айгүй хэцүү маа. Олдсон дээр хальтгаан юм асууч тэгээ. Ерөнхийдөө одоо ингээд бом аутлетын дэлгүүрээ ажилуулад одоо хэдэн жил болж байгаа л одоо ер нь. Бом аутлетаа ажилуул ер нь ийм найз нь бизнес хийгээд ер нь энэ ажлыг хийгээд 10 жил болж байгаа шүү дээ. Тий. Энд яг энэ салбар дээр ирээд одоо 2.5 жил гэх юм уу 2 жил хагастай гэх юм уу бараг л 3 жил тий бараг л 3 жил болсон. Өмнөх 7 жил Баян Монгол тий Баян Монгол тэгээ өмнөх жилүүдэд нь анхны шатныхтай бол Сандын мандад ингээд тий Ланго Монголтой 10 жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд одоо ер нь ингээл дэлгүүрээ одоо ингээд энэ хүртэл ингээ аваа явсан юм мундаг залуучууд манай хоёр найз маань ингээд залуучууд ингээд хөдөлмөрлж байна. Тэгээд ямар ч би энэ чинээс нэг одоо миний ганц сувтай пүүз мөн чи мэдэндээ юу лээ? Шууд хэлэндээ. Air Force. Би энэ чинээс Air Force аваад одоо ерөнхийдөө нэг Air Force-ыг энэ чинээс аваа 3 жил өмсчихсөн. Тийм. Их Монголд аваад авчихсан. Тэгээд 3 жил бараг өмсчихдэг хөө. Тэгээд би бас өөрөө бас пүүзэнтэй гамтай юм уу гэхээр үгүй. Тэгсэн хэрнээл ер нь гайгүй шин. Ерөнхийдөө бол энэ чинээс тэгээд одоо 9 сарын 1 болох гэж ингээд залуучууд ингээд хүүхдүүд дүүнер маань одоо хичээлдээ орохоос өмнө ингээд гутал хаагаал энэнгүүр тэрнгүүр явдсан штэ. Тэгэхгүйгээр шууд зүгээр л манайхан зүгээр энчээл хүрээд Дүнжин гарын урдлын National Park хотхон дээр хурж ирээд энчнээс хүссэн пүүзээ олно. Асуудал байхгүй. Энчнээс байхгүй пүүз гаалах энэ дээр лангуунууд ингээл хоосорж штэ. Пүүз захиасан байна. Хаяг нь хаана вэ? Замуудын унаа. Нэг пүүз байгаа юу? Үнтэй хоёр захиралтай одоо ингээд нэг захирал маань чи бас ингээд одоо доотлогод авал эцэндээ огсруулаад өөрөө л өчнө яа. Би ректорл шин. Сайн уу бизи миний ажил таа. Өнөөдөр ажил хэр байна? Чи барыг 100-аадаг басан баха тий. Өнөөдөр бизи амар сайн ажиллаа. Өдөр болго юм ажилтаа дээ шин. Амар гад. Ажил дуслаа. Өдөр болгон юм байдаг гэхээр би одоо бол өдөр болго ажиллаж чадахгүй байна. Ер нь бол айгүй их ачаалтайгаа болохоор яг ингээд хажуугаар нь ерөөсө бичлэг хийх тийм зав ерөөсө байхгүй. Тэгээ ерөнхийдөө энэ харалтаа одоо ингээл яг одоо ардлалд одоо боогоол ингээл нэг гутлнуудаа өрөөл ийшээ тийшээ болгоол маш их ажилтай байгаа. Орон нутг руу явах нь явна. Одоо энэ хот дотроо ч гэсэн явах нь явна ингээл бүгд ингээ явна. Ийм их пүүцнүүд гарсан байна да. Тэгээд нэг холон долоо юм ярихгүйгээр одоо ингээ ажилдаа өргөжлөлөд орлоо. Та бүхэн минь ойлгоорой. Баярлалаа. Ажил бол эд ундарч байна. Тэгээд бом автлууд дэлгүүрээс гутлаа захиалж авч байгаа бүх үйлчлүүлэгч
Баярлалаа. Ягаад гонох хөстөө тэнгэр дотооч гэсэн нар байна. Яваад өгсөн бусдын араа шанал цугаад яах вэ? Ялгаа байхгүй чи бид хоёр торшоор олон гар байна. Яаж ч усан дүрлцэн би шатаж байгаа гал байна. Бууж өгөх гэдэг чинь толгос бишээ сонголт. Сайхан амьдч болдгийг би харуулсан Тэгтээ ч орой болж байна. Бидний ажил дуусаагүй байна. Тэгээ хоёр найзынхаа дэлгүүр дээр нэрч өнөөдөр нэг өдөр ажиллалаа. 10 жил, 10 гаруй жил гэдэг чинь хүний амьдрал бас урт хугацаа, энэ хугацаанд ингээд бас энэ хүмүүс зүгээр суугаагүй. Хажуунаас нь ингээд ер нь ингээд ажил хийж байгаа энэ ажлын тэр процессыг ингээ хараад үзэхэд бол үнэхээр бахархмаар байгаа байхгүй. Үнэхээр хөдөлмөрлөж байна. Залуу хүмүүс ингээд зүтгэж байна, хичээж байна. Үнэхээр гоё байна. Хоёр найзын маань бизнесийг бас дэмжээрэй гэж та бүхнээс хүсэж байна. Тэгээд дараагийн гоё бас залуу хүмүүсийн хөдөлмөрлөж байгаа ажилтнанд очиж ажиллах айгүй гоё энерги ирч хүч хоримтлуулаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ гоё байна. Өөр гоё залуучууд маань гоё ажлын санал байвал гоё хамтарч ажиллая. Тэгээ би бинийгээ сайхан дэмжиж, урам зоригтой цаашдаа маш хол замыг бүгдээрээ хамтдаа туулцгаая. Баярлалаа. Өнөөдрийн ажил юм байла. Тэгээ үргэлжлүүлээд дараагийн ажлаараа уулзцгаая. За баярлалаа. Bom outlet sneakers shop. Тэгээд энэ ажлын маань цалин 300 мянган төгрөг болсон. Тэгэхээр өмнөх цалинтайгаа нийлүүлээд 4 сая 600 мянган төгрөгийн ажил хийсэн. Ингээд нийтдээ 2 өдрийн ажил ингээд нийтдээ 600 мянган төгрөг болсон. Ингээд 4 сая 600 болсон. Дараагийн ер нь бол 6 сая төгсөн гэсэн шүү дээ манайхаа. Дараагийн ажлууд дараагийн дугаараас оруулъя. Ямар ч ч энэ 18 19 дугаар гэж тооцоод маргааш бас 2 ажил танилцуулаад 2 ажлаар нь танилцуулаа явчих. Ерөнхийдөө хоногуд маань бол дуусаагүй байгаа. Тэгэхээр та бүхэн бас ажлынхаа саналыг явуулаад байгаарай. Та бүхнээс ганцхан хүсэх зүйл байна. Лайка дараад, шеэр хийгээд, комент сэтгэгдлүүлтэйгээрээ. Маргааш 2021-ээр уулзцгаая. Баярлалаа. Ээж минь надад итгэж байхад, найз минь найз зүтгэж байхад, нийгэм намайг шилтэж байхад, хүүхдүүд намайг шүтэж байхад, хүмүүс тэнцөөж байхад, шүн бүр сэрүүн хилтэж байхад, бууж өгч яасан чадахгүй, хүн бүр намайг дэмжиж байхад, залуу хүн байж гадуур дүнсгэр байж болохгүй.